Цэргийн алба хааж байгаа иргэдийн ажлын байр хадгалагдсан үлдэх, иргэн ажилдаа томилогдох хуулийн заалтыг цэргийн албаны тухай хуульд нэмэлтээр тусгажээ. 2 дугаар айлын цэрэг татлах нийслэлд энэ сарын 22-ны хүртэл үргэлжлэн цэргийн жинхэнэ албанд татагдаж байгаа иргэдийн эрс энэ жил өндөр байгааг албаныхан хэлж байна. За нийслэл үүргийн засаг даргын захирамжаар 2017 оны 2 дугаар айлын цэргийн жинхэнэ албаны татлах өнөө өглөө буюу 10 дугаар сарын 20-ны өглөө 8 цагт одоогийн байдлаар хэвийн байдалтай эрүүл мэндийн үйлчлэг онцлогоо ажил хэвийн байдалтай явуулна. За дүүцүүлэх алба гэдэг маань одоо хоёр хэлбэр байгаа шүү дээ. Нэгдүгээр цэргийн дүүцүүлэх албыг биеэр дүүцүүлэх алба. Энэ одоо 18-25 насны хооронд алба хаах боломжтой. Хоёрдугаар мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүүцүүлэх хаах гэдэг нь 26 нас хүрсэн 18-25 насны хооронд одоо ямар нэгэн байдлаар цэргийн алба хаагааг амжаагүй ийм иргэд маань 26 нас хүрээд цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүүцүүлэх хаах юм боломжтой. Цэргийн зарлан дуудахуудаас 94% хүрэгдсэн байна. Дүүргийн хэмжээнд нийт цэргийн алба хаах 18-аас 22 насны иргэд эрүүл мэндийн үзэлгээр тэнцсэн тохиолдолд цэрэгт явна. Эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцэхгүй байгаа залуусын дунд мис засал, чих хамар холой, арьс өнгөний өвчлөл голлож байгаа юм. За ер нь бол одоогийн байдлаар хамрагдалт бол нэг өглөөний цоос нь 30% таа л байна. Тий. Яг одоо ихтэй идэх бол байна. Тий зэрэг явах одоо хүүхдүүд маань идэвхтэй ирж байна. За одоо дийлэнх шалтгаануудаа хасагдж байгаа шалтгаан нь бол одоо чих хамар холой болон арьс өнгө за мис заслаар нийлээдгүй хасагдж байна да. Цэргийн албанд эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байгаа залуучуудыг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч эрүүлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. За гэвч энэхүү үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллагууд эрчимтэй зохион байгуулахад тодорхой төсөв мөнгөний асуудал тулгарч байгаа юм а.